За сайн мэцхан уу. Өнөөдрийн лайв хичээл ингээд эхлэе. Өнөөдрийн лайв хичээлийн сэдэв маань өнөөдөр гэр бүлээс гадуурх харилцаа буюу үнэнч бус байдал бидний нэрлэл заншснаар нууц амраг гэдэг асуудлын талаар би та нартай жоохон ярилцъя гэж бодлоо. Тэгэд хэрвээ миний яриаг сонсч байгаа тийм хүүхдүүд байх юм бол энэ удаадаа хүүхдүүдтэй заавал сонсоход хэрэггүй, энэ насанд хүрсэн хүмүүсийн сэдэв шүү гэдгийг хэлчихье. За тэгээд намайг танихгүй хүмүүстэй өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ, би Герман улсын Берлин хотод лайф коуч болохоор суралцаж байгаа тийм оюутан байгаа. Тэгээд одоо миний яг одоо мэрэгшиж байгаа сэдэв маань ихтэй зэрэг хосуудын харилцаа буюу хосын коуч болохоор би одоо мэрэгшиж байгаа. За тэгээ өнөөдрийнхэн тэгэхээр сэдвийг эхлэе. Өнөөдрийн сэдэв маань юу гэхээр зэрэг нууц амрагийн харилцаа гэдэг тийм сэдэв байна. Нууц амраг гэдэг маань яагаад хүмүүс нууц амрагийн харилцаанд ороод идгийг, яагаад ер нь нууц амрагийн харилцаанд оруулах хамгийн гол шалтгаан нь юу гэдгийг, орчлоо гэхэд юун дээр бид яаж анхаарах вэ гэдэг талаар би та нар дээр хэд үг хэлж өгье гэж бодлоо. Ингэхтэр зэрэг одоо ингээд нууц амрагийн харилцаанд буюу одоо гэр бүлээс гадуур харилцаа үүссэн хүмүүсийн одоо тийм яг тэр харилцааг судлаад үзэхтэр зэрэг одоо багаас нь аюулын төвшин багаас аюулын төвшин их болох тийм байдлаар би та нарт тайлбарлаж өгье гэж бодлоо л да. Хамгийн түрүүнд бол ямар учир шалтгаанаар тийм харилцаанд ордог гэхээр бэлгийн сэтгэл ханамж байхгүйгаас болоод хүмүүс тийм гадуур гэр бүлийн гадуур харилцаа гэдэг юм бий болгоод байдаг байна. Энэ тэгтэр зэрэг аюулын харанга дэлтэх буюу хамгийн бага буюу хамгийн доод төвшний аюул нүүрлж байгааг би илтгэсэн тийм нэг асуудал. Энэ болох дээр зэрэг дотроо бас ахаа хуваагдаа явчихна. Гормонтой холбоотой тий. Эсвэл тухайн хүний бэлгийн чиг хандлага, шин чанартай холбоотой гэдэг ингээ ахаад хуваагдаа явж байгаа. За гормонтой холбоотой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг яг орчин үед одоо өнөө үед одоо бүр хүмүүс одоо нэг нь Монголд байхад нэг хэсэг нь Германд байна, нэг хэсэг нь одоо Англид байхад нэг нь Монголд байна ч юм уу юм хосуудын юм хол байдаг харилцаа бол энгийн болсон. Оюун толгой гэлтгч 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ч үлээ тий. Энэ мэд тохиолдолд хүмүүс ялчгүй хүний бие гэдэг физиологч нь цаанаасаа гормоны улмаас тийм одоо секс гэдэг юмыг шаардаж байдаг. Яг энэ үед гай болж одоо арх хууцсан найз нөхдөг нь наригж явж байтал санамсаргүй ямарваа нэгэн харилцаанд орчих юм бол энэ бол ялчгүй тухайн хүний бие физиолог шаардсан гормонтой холбоотой тийм халтарсан алдсан тийм алдаа байсан байж болох юм. Тэгэхээр зэрэг энэ болох дээр зэрэг бэлгийн сэтгэл ханамжгүй буюу тухайн хүний бэлэг нь одоо сексуал тэрийг шаардсан байгаа байхгүй юу хүний бие. За дараагийн одоо тийм сексийн холбоотой ямар хуралт байж болох вэ гэхээр зэрэг сексийн сэтгэл ханамжийг хамтрагчаасаа ямарваа нэгэн байдлаар авч чадахгүй тийм тохиолдлууд гардаг. Тэр нь болох дээр зэрэг нэлээд жоохон ноцтой болоод яваад ирж байгаа. Тэгэхээр зэрэг сексийн сэтгэл ханамжийг хамтрагчтай өгч чадахгүй гэдэг тохиолдол гараад ирэхээр хүмүүс хин нэгэн заавал буруутай юм шиг болоод ойлгоод явчихж байгаа. Тэгэхээр яахав энд бол хин нэгэнд ямар ч буруу байхгүй, буруутан хайх шаардлага байхгүй. Хүн гэдэг чинь ихээс төрөхдөө аль эсвэл тэ чиг хандлагын шалгандаа төрж болно. Аль эсвэл одоо моногам, полигам гэж яриад байдаг шүү дээ, тийм нэг хүнтэй харилцаа, хоёр хүнтэй, хоёр буюу түүнээс дээш хүнтэй харилцаа. Тэр мэт нь бол цаанаасаа тухайн хүнд ондоогоор хөгжсөн хүн байж болно. Гэх мэт байдлаас болоод хэдийгээр тухайн гэр бүлийн хүн буюу хамтрагч нь хамаг байдаг чадлаараа одоо хайрыг, дурлалыг, сэтгэлийг тийм одоо бэлгийн одоо сексуалийн бүх юмыг өгөөд байхад тухайн хүн маань одоо ялтчгүй өөр хүн хайгаад аль эсвэл өөрийн ижил хүснийг хайгаад аль эсвэл хоёрлсон гурвалсан тийм холбоог хайгаад ингээд сексигээд явахыг бол тухайн хүнд бол алдаа байхгүй. Энэ бол тухайн хүний чиг хандлага нь ондоо байгааг хэлж байгаа. Энд гэхдээ ямар ч гаж мэж гэдэг зүйлтэй холбоогүй шүү. Бид л тэрийг маш муухайгаар болгож гаж болгож ойлгоод байгаагаас биш. Энэ бол хүн тухайн хүн дээр ойлгох ёстой, ярилцах ёстой асуудлын нэг болоод ирж байгаа. За тэрний дараагийн одоо аюулын харанга хоёр дахь шат руу ороод ирэхээр юу гэх тэр зэрэг сэтгэл санааны буюу эмоцийн хууралт явагдаад эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг яг сэтгэл санааны буюу эмоцийн одоо үнэнч бус байдал гэдэг маань ямар үед явагдаж эхэлж байгаа нөхөр бид мэдж байгаа шүү дээ. Одоо сошиал медиа гэдэг юм хөгжсөн үед хүн бүхэнд утсан байна. Утсаа гаргаад эрэгтэй эмэгтэй гэлдэггүй хүний зурган дээр лайк дараал тэгж байснаа хоорондоо дотносоол эхнэртэйгээ нөхөртөөгөө ярьж чадахгүй юмнуудаа хоорондоо ярилцаал бичилцэл ингээл эхэлж байгаа. Энэ яаж ийнвэ гэхээр зэрэг гэр бүлдээ өөрт нь дутагдж байгаа юм гаднаас айх процесс болоод эхэлж байгаа. Энэ бол аюулын харанга өнөө бэлгийн сексийн одоо
араар тавилтаас том араар тавилт гэдэг юмд ороод эхэлж байгаа. Тэгтэр зэрэг ямар хүмүүс энийг хийгээд байна гэхтэр зэрэг эмэгтэй хүмүүс төр болох тэр зэрэг яалтчгүй одоо талархал, магтаал, хүндэтгэл, өөрийг нь хайрлсан тэр гайхан биширсэн тэр бүх юм дутснаас болж тэрийг эр нөхрөөс авч чадахгүйгаасаа болоод ингээд сошиалар тэрийг хайж байгаа. Түүнээс гадна зарим эмэгтэйчүүд дээр анзаарагддаг л да. Ямарваа нэгэн аюулгүй байдлыг нөхрөөс олж авч чадахгүй болонгуудаа өөр хүнтэй ямарваа нэгэн байдлаар сэтгэлийн холбоо тогтоогоод одоо нөхөртөөгөө ярьж чаддгүй юм аа. Тухайн хүнтэй ярьдаг ч юм уу тий. За эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэндээ тэрний яах вэ гэхээр зэрэг зарим эрчүүд маш их ажилдаг. Ажиллаад ингээд ажилдаа яваад гэртээ иртэл бүр аль хэзээний одоо гэрийнх нь ч тоохоо байцсан, хүүхдүүд нь ч тоохоо байцсан аав гэж нэг хүн байж л байдаг гэснээс биш нэг тоохгүй. Тэгэхээр тэр хүн яах вэ? Тухайн хүний өөрийн үүрэг болох гэр бүлийн харилцаа, өөрийн хүүхдийн хүмүүжилд оруулах хувь нэмэр хяналт гэдэг юм алдчихад байгаа маа тэр хүн чинь. Тэгэхээр тийм юм алдсан хүн яах вэ? Тим юм гаднаас хайгаад бас яваад эхэлж байгаа. Өөрөөр тэрийг бүгдийг ярьж эхнэр нөхөр хоорондын харилцаан дээр тулгуурласан асуултууд энд явагдаад хат тим юм мэдхгүйгээр гаднаас тэрийг хайгаад эхэлж байгаа. Тэгээд тэрний нэг юм нь болох дээр зэрэг бас нэг байдал нь болохоор нэгэн байдлын одоо энгийн хэвэн байх байдлаасаа залхсан да. Зүгээр дандаа л нэг өдөр болгон нэг л байдаг л одоо нөгөө гурилтай хоол эцээр байгаа л одоо залхаж штэ гэж одоо ирчүүд ярьдаг. Яг тэрэн шиг нэгэн байдлын байдлаас залхсандаа болоод аз жаргал, адал явдал гэдэг юмыг ингээ хооронд нь хойлоод гаднаас хайхад эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг яах вэ? Хэрвээ та нарт би тийм хайрын 5 хил гэдэг тийм нэг номны талаар би та нарт хэлчихсэн. Тэр номыг уншсан хүмүүс бол ойлгох бах. Тэр номон дээр юу гэж байгаа вэ гэхээр зэрэг өөртөө дутагдж байгаа юмыг яаж одоо гаднаас заавал энэ бэлгийн харьцаанд заавал энэ хуралтанда тулахгүйгээр сэтгэлийн болон бэлгийн хуралт хийхгүйгээр олж авч болох вэ гэдэг тийм байдлаас нь тэр ном бол маш гоё тайлбарласан ном байдаг л да. Тэгэхээр зэрэг тэр номыг үзээд судалсан хүн бол тухайн хүнийхээ хайрын хил гэдэг юмыг судлаад миний өгч чадахгүй юуг энэ хүн надаас шаардаад байна. Аль эсвэл энэ хүний өгч чадахгүй байгаа би юуг бас өөрөө би тий гаднаас хайгаад байна гэдгийг өөрсдөн дээр мэдсэний үндсэн дээр хоорондоо яриад окей надад нэг л одоо нийгмийн зүгээс ирэх анхаарал хандлага гэдэг юм дутаад байна. Би тэрийг би олж авахын тулд одоо ямар нэгэн одоо саксны клубч гэдэг юм уу, фитнесийн клубч гэдэг юм уу, одоо юу ч гэдгийг олон нийтийн байгууллага тийш явж би ямарваа нэг үйл ажиллагаа хийж юм уу. Ингээд энэ бүхнийг яриад ингээд хийх ёстой асуудал байдал чинь тэрийг ерөөсөө хоорондоо харилцаа дутснаас болоод гэр бүлүүд ярихгүй тэрийг зүгээр л гаднаас шал ондоо байдлаар маш хурдан байдлаар тэр тусмаа хамгийн их адреналин одоо бий болох байдлаар нууц харуулж аваад байдаг. Эн чинь сэтгэлийн буюу одоо тийм хууралт болоод эхэлж байгаа. За сэтгэлийн хууралт гэдэг болоод ирсний дараа бэлгийн хууралт дээр нь давхцчих юм бол тэгэл энэ бол бүр хүнд байдал руу ороод явчихна гэсэн үг л дээ. За тэгээд хамгийн бидний одоо мэдхгүй аюултай нь бол одоо миний саяны хэлж байгаа сэтгэлийн хууралт гэдэг юмнуудыг хийж байгаа хүмүүс өөрийн мэдлгүй хийдэг. Өөрөө ч мэдхгүй би хүн хуураад байна ч гэдгийг мэддэггүй. Өнөө хүн ч гэсэндээ одоо юу гэдгийг энэ хүн ямарваа нэгэн байдлаар гэр бүлээс авч чадахгүй юм а надаас аваад байна гэд одоо нөгөө 3 дахь болцсон харилцаад байгаа хүн тэрийг мэдлэхгүйгээр өгөөд ингээд хоорондоо өөрийн мэдлгүй нөгөө дасна гэж ярьдаг бидний бодлоор тий тэр юмыг би энэ хүн намайг ойлгож байгаа юм чинь гэсэн байдлаар ингээд ийм байдал яваад эхэлдэг. Энэ бол ерөөсөө яг нөгөө бэлгийн бос сэтгэлийн хууралт буюу одоо араар тавилт гэдэг асуудал чинь яг энд яваад байгаа шүү. Энэ дээр бол анхаарлаа сайн хандуулаарай. За тэгээд өөр бас нэг юм нь юу вэ гэхээр зэрэг өөрөөрөө байх байдлаар бид нар гэр дотроо гэр орондоо хай нийлжэлтэй гаргаж чадахгүй бол гаднаас тэрийг хайгаад эхэлж байгаа. Жишээлбэл хүмүүсийг хараад байх тийм байдаг л да. Найз нөхдөдөө нэг ондоогоор харьцаад ангийнхантайгаа жишээлбэл ангийнхаа хүүгүүдтэй нэг ондоогоор харьцаад нөхрийнхөө дэргэд шал ондоогоор харьцах. Аль эсвэл эхнэрүүдийнхаа дэргэд ангийнхаа охтуудтай шал ондоогоор харьцаад эхнэрийнхаа дэргэд шал ондоогоор харьцах гэх мэт тий. Тэр чинь яаж ийнэ гэхээр өөрөөрөө байх чадвараа эхнэрээ байх үед эсвэл нөхрөө байх үед хадгалж чадахгүй байгаа хүн өрөөлөөс тэр юмыг хизээний цагт хайнаа л гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөсөө аюулын харанг дэлдэж байгаагийн шинж. Хүний хамгийн гоё байх чадвар бол өөрөөрөө байх чадвар. Тэрийг чи хамгийн түрүүнд нөхрийнхөө дэргэд, тэрийг чи хамгийн түрүүнд хайртай хүнийхээ дэргэд хийж чадахгүй бол өөр хэний дэргэд хийх юм бэ? Тэрийг нөхөрчин хүлээн зөвшөөрөхгүй, эхнэрчин хүлээн зөвшөөрөхгүй бол та хоёр эхнэр нөхөр гэж хэдэн жил хамт байхав тий? Гэх мэт байдал бол бидэнд маш их ажиглагддаг. Тэрийг та нар өөр дээрээ одоо бас гэр бүл дээр ажиглаарай. За хамгийн хэцүү ингээд цааш яваад хамгийн одоо бүр
харанги одоо нөгөө аюулын харанги хамгийн дээд түвшиндөө цоглоод ирж байгаа араар тавилт юу вэ гэхээр зэрэг бие биентэйгээ ярилцахын оронд одоо араар тавилтыг харилцааны хэрэгсэл, өшөө авах хэрэгсэл болж хэрэглэх тийм асуудлууд гараад ирдэг. Жишээлбэл нөхөр нь ямарваа нэгэн байдлаар алдаа гаргаад эхнэрээ хуурах, аль эсвэл халтрах гэж тэрийг бол яг герман хэлэн ч гэсэн тэгж хэлдэг. Халтарсан тохиолдолд тэрийг хоорондоо ярьж тохиролцоод аль хэзээний ойлголцох боломжийг алдчихад дараа нь чи тэгсэн л үсттэй яадаг 1-0-ээс адил 1 болж байна гэдэг ингээд одоо өшөө авах маягаар харилцаа тохиролцох, ярилцах асуудлыг биеэрээ чамд одоо энэ асуудлыг би чамд мэдрүүлнэ. Биеэрээ чамд энэ өвчнийг мэдрүүлнэ гэсэн үднээс харилцаа холбооны хэрэгсэл болгож араар тавилтыг хэрэгээр хийж байгаа. Энэ байдал бол хамгийн том хэцүү байдал болоод эхэлж байгаа. Тэгэхээр яг энэ үед болох дээр зэрэг өнөө хүндээ ямар мэдрэмжийг өгөх вэ гэхээр зэрэг одоо ирчүүч гэсэндээ бүр ингээд өөр эмэгтэйтэй холбоотой болчингуудаа эхнэрүүддээ юу гэж хэлдэг вэ? Өө чи өстө нэр хитрхи их юм хүсээд исэн, давраад исэн, хогчин. Чамаас өөр намайг тойдох хүн байдаг штэ бас гэдгээ үзүүлэх гээд ингээд ахаад өөр хүнтэй болчих тохиолдлууд байдаг. Энэ бол ерөөсөө эхнэр нөхөр хоёр харилцаа гэдэг юм энэ гэрт байхгүй болоод өнөө харилцааны халуун дотны харилцаа битгийл амар амгалан байдал тэр бүх юм байхгүй болоод тэр бүхнийг зөвхөн бие биенээ өвдөгхийн тулд хийж байгаа одоо хамгийн муухай зөрчлийн хэлбэр рүү орцсон тийм юм байна. Энэ 3 дахь хэлбэр нь. За ингээд бодоод үзэхээр хүн хэрвээ ямарваа нэгэн байдлаар чи одоо араар тавиуллаа аль эсвэл араар тавилаа аль эсвэл эхнэртэй нөхөртэй хүн дурлалаа тэр хүнд одоо сэтгэл алдарлаа тэр хүнтэй бэлгийн харьцаанд орлоо гэсэн тохиолдолд хаашаа очих вэ хинд очих вэ үнэхээр яг тийм газрууд бол бидэнд дутагдaltaй байдаг. Тэгтэл чи яахав яг энэ тохиолдолд одоо над дээр ирж байгаа гэр бүлүүдийг хараад байхад эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд хуураад намайг ингээд явчлаа одоо би яах вэ? Яг юм болцсон. Тэгэхээр би одоо салах уу яах вэ гэдэг асуултыг л асуух гэж ирдэг. Тэгтэл чин аль хэзээний энэ асуудал бол аль хэзээний энэ гэрт аль эртнээс нүүрэлцсэн байсан. Одоо зөвхөн энэ араар тавилтаар энэ бол хамгийн анхны одоо тэг эцсийн одоо бараг сигнал болж гарч ирж байна гэдгийг ойлгодоггүй. Тэр хүн намайг араар тавьсан, тэр хүн намайг өвдөгсөн, тэр хүний буруу гэдэг байдлаар бүгд над дээр ирдэг. Яг үнэндээ. Тэгэхээр би тэр хүнд юуг ойлгуулахыг хичээдэг вэ гэхээр окей таны нөхөр чинь аль эсвэл эхнэр чинь таныг араар тавьсан байна. Тэр хүн бол яалтчгүй ингээд таныг ийм гүн цочролд оруулсан, ийм гүн өвдөлтөнд оруулсан. Ингээд танийхаар бол хамгийн муу 100% буруу юм хийсэн гэж бодож байгаа бол үгүй ийм болгох байдалд хүргэсэн таны 1% гэсэн алдаа байдаг юм а. Тэр хүн магадгүй 99% алдаатай бол танд 1% гэсэн алдаа байгаа. Та энэ 1%-ийн алдааг олоод өөр дээрээ хараад энэ бүхнийгээ засаж залруулад авсан цагт хэрвээ тэр хүн хүсээд та энэ хүнийг уучлах чадна гэсэн тохиолдолд хоёрын харилцаа ахаад ихнээс эхлэх боломж байгаа гэдгийг би тэр хүмүүст л ойлгуулахыг хүсдэг юм а. Тэгэхээр яахав та нар хэрвээ ямар нэгэн байдлаар ийм байдалд орчих юм бол энийг бүр шанс болгоод ашиглаад үзээрэй гэж би та нарт хэлэх гээд байна. Бити энэ ийм юмнаас болоод ийм юм болсон учраас би одоо салнаа. Ийм юм болсон учраас би энийг өршөөж чадахгүй гэдэг тийм үгийг юуны төрөнд хэлэх гэж оролдоод хэрэггүй. Хэрвээ энийг шанс болгож ашиглаад амьдралдаа дахиад шинээр ингэж эхлэе гэж бодож байгаа бол та хоёрын хооронд маш сайн харилцан тохиролцсон анхнаасаа юмнууд байх ёстой. Тэрийг нөгөө хүн бас хүсэх ёстой. Тэгтэл чи нөгөө хүн аль хэзээний бүх юм болоод өнгөрчихсөн. Үгүй би өөр хүнд одоо бид хоёр бэлгийн харилцаанд орчихсон. Тэр нэмээд би одоо сэтгэлээ энэ хүнд илүү ойлгуулдаг. Бид хоёр сэтгэлийн хувьд бас ингээд аль хэзээний нэгэн хань болчоод байна. Тэгэхэд чи намайг заавал авч үлдэх гээд байна гэд нөгөө тал нь ингэсэн тохиолдолд эндээс ахиж юм гарахгүй. Тэгэхээр яахав тэр хүний биеийг зөвхөн өөртөө авч үлдээд сэтгэл нь явчаад байгаа хүнийг бол та нар өөр дээр авч үлдэх бол шанс маш ховор байдаг юм а. Тэгэхээр зэрэг энэ бүхэн болохоос өмнө та нар хамгийн түрүүнд харилцаа гэдэг хосуудын харилцаа гэдэг юм дээр анхаарах хэрэгтэй юм ба. Би нөхөртөөгөө бүх юмыг ярьж чадчихэв үү? Би нөхрийнхөө одоо бэлгийн таашаал, бэлгийн чиг хандлага одоо өөр юу гэдгийг те найз нөхдөдөө байдаг тэр бүх одоо гоё эрх чөлөө тэр бүхнээр нь би хангаж чадчихэв үү? Яг түүний адил нөхөр ихнэр дээрээ тэрийг хийж чадчихэв үү? Бид хоёр бие биендээ хангалттай амар амгалан байдлыг өгч чадчихна гэх мэт маш олон асуудлууд энд хөндөгдөд ирнэ. Тэгэхээр зэрэг яахав би энэ удаад болох дээр зэрэг яг л энэ
яагаад хүн араар тавиад идэх юм бэ? Энэ араар тавилт гэдгийг одоо асуудлын амар том харанга тэгтээ энийг шанс болгож ашиглаж бас болдгийн шүү гэдэг л тийм мэдээллийг та нарт өгөхийг хүссэн. Араар тавих гэдэг процесс маань маш их олон янз бүрийн аргатай одоо арт нь нуусан тийм янз бүрийн шалтгаантай байдаг учраас та энэ шалтгааныг нь олох гээд үзээрэй. Магадгүй танд ч байгаа юм билүү? Магадгүй энэ хүн танаас хамаарахгүй угаасаа тий бэлгийн чиг хандлага нь ондооч хүн юм билүү. Тэгэхээр зэрэг энэ бүх шинж тэмдгийг олж мэдэж хоорондоо одоо харилцаагаа энгийн сайхан болгохын тулд хосуудын харилцаа гэдэг юм маш их хэрэгтэй болдгийн шүү. За тэгэхэд өнөөдрийн лайфа би ингээд дуусгая. Тэгэхдээ би та нарт нэг зарын чанартай нэг юм хэлхийг хүслээ. Энэ юу вэ гэхээр зэрэг би энэ жил одоо Германд одоо шалгалтаа өгөөд улсын шалгалтаа өгөөд сертификат авах хэрэгтэй маа. Тэгэхээр зэрэг би 5 ширхэг хүнд одоо зөвлөгөө өгөөд тухайн хүнд одоо 1-3 удаа зөвлөгөө өгөх хэрэгтэй 60-аас 90 минутын. Тэр маань яах вэ гэхээр зэрэг би бичиж аваад тэрийгээ цаашаа яг өөрийнхөө багш нарт үзүүлээд шалгалтын материал болж одоо миний одоо сертификат буюу одоо тийм одоо улсын шалгалтын материал болох тийм надаа хүмүүс хэрэгтэй байгаа. Энэ дээр би 2 хосыг би өөртөө шалгаруулж авъя гэж бодсон. Тэгэхээр миний одоо яг энэний сэдэв маань юу вэ гэхээр зэрэг ялцчгүй юм гурвалсан харилцаа буюу араар тавилт, нууц амраг, одоо өвдсөн эмэгтэй, эрэгтэй буюу одоо араар тавигдсан хүн гэсэн ийм 3 хүний тухай би одоо юм надад хэрэгтэй байнамаа. Тийм учраас энийг над дээр зөвлөгөө авахыг хүссэн хүн нэг болцолтой байх хэрэгтэй. Тэр болцол нь юу байх вэ гэхээр зэрэг намайг ерөөсөө таньдгүй, надтай ямарваа нэгэн найз нөхдийн болон гэр бүлийн харилцаагүй тийм хүмүүс байх хэрэгтэй юм ба. Тэгэхээр зэрэг хэрвээ та надаас зөвлөгөө авъя, энэ үн төлбөргүй зөвлөгөө авъя, 1-3 удаа зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгэхээр зөвлөгөө авъя, энэ шансыг ашиглаад авъя гэж бодож байгаа л надтай холбогдож болно шүү. Тэгээд та нарын материал монголчуудын дунд болон бусад хүмүүсийн дунд гэж ил гарахгүй би нууцлалын чанарыг хадгална. Тэгээд энэ бол зөвхөн миний шалгалтын материал болоод манай одоо улсын шалгалт авч буй багш нар л тэрийг үзэж дүгнэлтөгч би тэрийг орчуулж цаашаа өгөх хэрэгтэй тийм асуудал байгаа шүү. За тэгээд тэрэнд оролцохыг хүссэн тийм гэр бүл дээр нэмээд нууц амраг аль эсвэл хохирсон би одоо хууртагдсан эмэгтэй эрэгтэй байна гэсэн тийм хүмүүс ах юм бол надад хандаарэ гэж би та нартай хэлье. За тэгээд баярлалаа. Баяртай. Дараагийн нэг тохиолдол баяртай.